За юуны төрөнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачлагаар 3 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон дэмнэлээ өнгөрүүлдэг юм боломжтой. Тэгээ энэ жилийн өдрийн онцлог бол хүүхдийн сонсголыг хамгаалах сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэг чухал ач холбогдолтой. За сонсгол гэдэг бол хүний 5 мэдрэхүйн нэг хэсэг зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Хүний хувь хүний хөгжлийн маш чухал юм мэдрэмжийн асуудал. Сонсгол бол сонсгол гэдэг бол хүүхдийн сурч хөдөлмөрлөх, сурч боловсруулах, оюун санаа тийм ээ нийгэмд хүлээн зөвшөөрөх нийгмийн хөгжилд маш юм чухал зүйл. Тийм учраас энэ жилийн сэдвийг бол манай Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас хэрэгжүүлдэг ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр бол дэмжин үнийн үйл ажиллагааг бол хамтран зохион байгуулж оролцож байгаа. За орчин үед бол энэ дижитал буюу цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор чихвч за тэгээ хит дуу чимээнд их ажиллаж хөдөлмөрлөх. За ингээд орчны дуу чимээтэй холбоотойгоор энэ сонсголын янз бүрийн асуудлууд бол залуужж байгаа. Тэгээ энэ дээр бол нийт дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхий дээр үйл ажиллагаа гэдэг эрүүл мэндийн байгууллага бол энэ зүйл дээр их анхаарал хандуулж байгаа. Тэр олон янз бүрийн сонсголыг хамгаалах зөвлөмж, зааварчилгааг бол бас өгсөн байдаг.